Өнөөдөр бидний ээжүүд 60 төгөж байгаа. Эсвэл 60 гаруй настай болжээ залуусаа. Танаас асууя. Та ээжтэйгээ хамгийн сүүлд хизээ нүдрэн хараад эсвэл гараас нь бариад хамтдаа дурсамж хүртээсэн бэ? Хэрвээ ээж маань 80 хүртлээр бидэнтэй хамт хоол газар аялж биеийн чадланд хүрнэ гэж бодвол бидэнд ээжтэйгээ явах өртөө 20 орчим аялал үлдсэн байна. 20 удаагийн аялал. Жилд ганцхан удаа тухтайхан амарч аялна гэж бодвол ийм тоо харагдаж байна. Ээжтэйгээ аялах, өдөржин ярьж суух, хамтлаа амьдардаг тэр дурсамжууд дэндүү үнцэнтэй. Дээрээ ээжтэйгээ хийх дараагийн аялал, дараагийн яриа, дараагийн мөчүүдээ аль болох хойшлуулахгүй байхыг хичээцгээе. Монголын бүх ээжүүд хайртай үрсэнд их үрсэн баярын мэнд нэвшүүлье.